Орон эдэн 7 хоногийн хугацаанд олон нийтийн радио телевизтэй холбоотой их хурлын төвшинч тодорхой шийдвэрүүд гарсан. За мөн өнгөрч байгаа энэ 7 хоногт бас Монголын үндэсний олон нийтийн телевизтэй холбоотой зарим яриа бас олон нийтийн төвшинч гараад байгаа. За ер нь олон нийтийн радио телевизийн хууль болоод ер нь энэний санхүүжилтийн зарчим, ер нь үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байгаа талаар үзэгч та бүхэнд бас мэдээлэл хүргэх үүднээс өнөөдөр бид студидтэй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Наран Баатрийг өрөөд байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Бас үзэгч сонсогчдоо өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр хамгийн түрүүнд бол 2015 оны төсвийг улсын их хурл дээр батлахдаа үндэсний олон нийтийн радио телевизийн олон нийтийн гэж статустай байгаа ганц энэ байгууллагын төсвийг 50%-аар таньсан. Энийг бол төдийлөл олон үзэгч бол мэдэхгүй байгаа хэл та. Ер нь яагаад энийг ингэж танав? Санхүүжилт гэж ер нь зүйл олон нийтийн телевизэд яагаад байдгийг гэдэг талаас нь та мэдээлэл өгөөч. Тэгэхээр энийг ярихын өмнө бас тодорхой ойлголт өгөх зүг байх л та. Хүмүүс бол даман шийдвэр гаргаж байгаа хүмүүс зөвхөн олон нийтийн телевиз гэж яриад байдаг. Олон нийтийн радио телевиз. Тэгэхээр олон нийтийн телевиз байна. 1-2 дугаар сувг, үндсэн зөвхөн зориулсан 2 дугаар сувг нь байна. ММ гэдэг үндэсний хэмжээний мэдээллийн сувг байна. Мэдээллийн агентлаг байна. Монголын радио байна. Дээр нь дэлхийн 5 хэлээр дэлхийн улс орнд тасж байгаа Монголын дуу хоолойгоо радио байна. Энэ бүхэн нийлээд олон нийтийн радио телевиз гэсэн ойлголт болж байгаа юм. Одоогийн төвшөнд бол. Тэгэхээр ганцхан телевиз авч байгаа биш яхана шүү дээ үндсэндээ бол тийм. Тэгэхээр манай төсөв бас юунаас бүрддэг юм бэ? Энийг бас хэлэх хэрэгтэй. За мэдээж улсын төсвийн дэмжлэг одоо сая 50% нь асуулдаг. Дээр нь хураамжийн орлого. Дээр нь үндсэндээ бол манай нийгмийн чиглэлийн чанартай шторк сурчлагын хэл юмас хүрч байгаа шүү дээ. Тэгэхээр энэнийх нь улсын төсвийн дэмжлэг бол манай нийт төсвийн 50% нь байсан. Тэр 50%-аас нь дахиад байхгүй болохоор үндсэндээ бол 25% нь ордоо сонгож байна гэсэн утгатай. Ер нь бол одоо төсвийн тухай маш их тийм санхүүгийн биш хэллэгээр хэлэхэд улсын төсвийн дэмжлэг бол манай нийт хүмүүсийн цалинтай тэнцдэг юм. Тэгэхээр үндсэндээ бол олон нийтийн радио телевизэд ажиллаж байгаа нийт хүмүүсийн цалингийн зардлыг байхгүй болголоо 50% танилаа л гэсэн утга. Тэгэхээр цаашдаа ер нь олон нийтийн радио телевиз яах ёстой юм бэ? Үндсэн үүрэг функцүүд нь энэ соёнгийн гэрэлх, энэ мэдээлэх, энэ үндэснийхэн гэдэг юмуудыг авч үлдэх. Тэр байтугай цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм ч бас нэгээр байгаа юм шүү дээ. Энэ бүгдийг хийж чадах тийм боломж олцоо байхгүй боллоо. Энэ нь 50%-аар танигдлаа гэсэн. Тэгэхээр бид төдийгөөс өдий хүртэл бий болцсон, хөгжсөн, өссөн, төлөвссөн юм одоо байхгүй болох амархан. Энийг бий болгох бол ямар хэцүү байдаг. Тэгэхээр ер нь бол одоо манай байгууллага бас дотор үндсэн зөвлөлд маань төсөв батлах тухай яриа хөр ид явж байна л да. Тэгэхээр энэ үед одоо шинэ ямар зарчмаар ямар үйл ажиллагаанууд хасах уу? Радиогийн 4 сувгийн 3-ыг хаах уу? Телевизийн 2 сувгийн үндсийн цонхоо зориулсан сувгаа хэрэггүй гэж хаах уу? Мэдээллийн олон хөтөлбөрүүдээс талыг хасах уу? Давталтаа нэмэх үү? Монголын дуу хоолой гэд дэлхийн одоо олон оронд хүрч байгаа 5 хэлээр явж байгаа радиогоо хаах уу? MNBC гэмээр гээд маш амжилттай одоо шинэ үйл ажиллагаа нь яваад эхэлсэн байгаа сайтаа хаах уу? Гэх мэт одоо маш олон асуудал юм тулгарч байна л да. Гэхдээ энэ бол шийдвэр гаргахчд бас улсын төсвийн тодтогоо гэдэг юмд бас яригдах байх. Шийдвэр эргэж харах байхад найдаж байна. Тий. Би танаас шалтгааныг асуумаар байна л да. Яагаад ингэ таньч зүгээр эдийн засаг хүндэрлэж гэдэг юм уу? Тодорхой санхүүжилт юм хөрөнгө оруулалт юмнаас хасах шаардлагатай боллоо гэл төрийн бусад үдирдэх албан тушаалт нэг зөвлөхийн тэрийгээ солиод идэх шиг олон нийтийн телевизийн төсөв. За асуудалгүй 50% хандчих гэл ингээд халчиж болдог зүйл юм уу энэ? Над бол тэгээ санагдахгүй байгаа юм л да. Тэгэхээр энэ ойлголтын зөрүү ер нь одоо манай хүмүүс зарим хүмүүс ярьж байгаа шүү дээ. Цаад мундаг яриад байгаа юм чинь ард өчүүхэн жижигхэн хэрэг шиг байдаг гэж. Үнэхээр харамсалтай. Энэ бол дэндүү одоо популизм. Зүгээр одоо миний сонссноор энэ санд гаргасан хүмүүс байгаа шүү дээ. Одоо төсвийн 50% таны 50% нь одоо хувийн телевизүүд Монгол контент нэрээр одоо Монгол контент нэрээр бас байдлаар ингээд хуваая гэж. Тэгэхээр энэ юунаас үүссэн бэ гэвэл нэг PR-чин хэрэгтэй болсон байна л да. Шийдвэр гаргадаг их хурлын гишүүн нэг хүнд
Нөгөө хүн тэр пиарч юу гэж үгүйсэн гэхээр та олон том таалагдгийг сэтгүүлч таалагд. Сэтгүүлчдэд таалагдгийг гэвэл мөнгө өг. Мөнгө яаж өгөх вэ гэвэл олон нийтийн телевизийн мөнгнөөс хасаад танай телевизэд хуваарлна гэх юм бол телевизүүд хөдөлнө гэж. Энэ өчүүхэн жижигхэн популизм нь ийм том хэмжээнд ирж улс орны хэмжээнд гай болж байгаа. А дээр нь гэхдээ мэдээж ганцхан юм уу ганц нэг хоёрхан хүний иймэрхүү популизм давтаад хийцсэн биш л дээ. А ер нь бол одоо энэ хугацаанд улс төрчдийн дургу хүрэх, олон нийтийн байх, хараат тус байх чигээр баримжаага нэлээд боломжийн хэмжээнд барих энэ зүйлүүд маань эргээд улс төрчдийн дургу хүргэсэн. Улс төрчийн томил гэсэн хүмүүсийг томилоогүй, улс төрчдийн гарга гэсэн юмыг гаргаагүй. Гэх мэт одоо иймэрхүү байдал бол сүлд ийм байдалд хүрэж байгаа юм байна. Ер нь зүгээр одоо эдийн засаг хүндрэлтэй байна гэвэл 2007 онд 8 оны төсөв батлахад ямар хүндрэлийг санаж байгаа биз? Тийм л байсан. Тэр үедээ тэгвэл яга хасаагүй. Тэрнээс хойш дандаа ч бас сайхан байгаагүй шүү дээ. Яг хав 12 13 оны нэг үүлэмжлэн нар шиг юм гайгүй байсан баг. Босд үед нь бол төсөв бас хүндэл байсан. Тэр үед тэгвэл яга хасаагүй. Ерөөсөө хэсэг ялагдсан хүмүүсийн гомрох хол нэг хэсэг хүмүүсийн жижигхэн хонцон ийм л юм байгаа шүү дээ. Энийн ард бол нугаад ухам ерөөсөө байхгүй. Тийм. Олон нийт хүсээд идэг л дээ. Хараат тус бай, биедаасан бай, олон нийтийн эд ашгийг хамгаал энэ гэж байнга шахдаг. Үргэлж биднээс сануулдаг тий. Магадгүй өдөр болгон өглөө болгон. Гэхдээ хараат бус байх гэдэг энэ ойлголт өөрөө харьцангуй юм гэдгийг саяны энэ төсөв батлагт л би олон нийт мэдэж авсан баг, ойлгож авсан баг гэж бодоод байгаа. Үнэхээр хараат тус тэр санхүүжилтийн чинь гол их усүрийг баталдаг хүмүүс бол нөхдүүд өөрсдөө шүү дээ. Тийм. Тэгэхэд энэ дээр бол одоо ямар хуу одоо юу гэдгийг тоглолт хийж ийн гэдэг бол ойлгомжтой. Тэгээ үе үед одоо ийм процесс байсныг зөвхөн хэлээг нь магадгүй миний буруу байх. Үе үеийн засгийн газар, үе үеийн парламентууд би одоо 6 дахь засгийн газартайгаа ажиллаж байна. 3 дахь парламенттай ажиллаж байна. Яадаг гэвэл бидний өгч байгаа мөнгө, бидний өгч байгаа төсөв. Та нар биднээс мөнгө авчихад яагаад бидний хүссэн зүйлийг гаргахгүй байна вэ гэж. Яг үнэ. Ийм шахалт агентлаг дээр голж байдаг. Та бүхэнд бас илүү байдаг байх тий. Миний мэдэхгүй зүйл олон байдаг байх. Тэгээ ерөнхийдөө зарчмаар уучлаарай. Бид хараа тус байх ёстой, ийм байх ёстой гэдэг үндсэн зарчмуудад тавихаар төсвийг хаснаа гэдэг. Энэ үгүүд одоо явандаа ингэж одоо биелээ болох нь бас санаж явсангүй л дээ. Тий. За яг хуу нэгэнт одоо ингэж асуудал шийдэгдлээ. Бид нэр одоо үсээ чангалаа ямар нэг арга замаар учраа хийе гэж байна. Гэхдээ ер нь цаашид бас боломж болцоо гасцыг юу гэж харж байна. Шийдлийг юу гэж тодорхойлж байна. Одоо нэгэнтийн ийм байдалд орсон юм чинь шийдэл одоо ямар ч байсан гэсэн хуулиар хүлээсэн үүргээсээ ухарч болохгүй. Бид Монголын олон түмний өмнө дарга нарын өмнө биш шүү. Монголын олон нийтийн Монголын ард түмний өмнө хүлээсэн үүрэг гэж би энийг бид биелүүлэх л ёстой. Урд нь хийж байсан зүйлүүдээс ухарч болохгүй. Тэрийг дахиж бүтээнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ би бас нэг сая төсвтэй холбоотой манай төсөв юунаас бүрддэг тухай хэллээ шүү дээ. Төсвийн дэмжлэг, хураамж, нийгмийн чиглэлийн сурчлагын орлогоос. Тэгэхээр одоо үндсэн гол санхүүжилт бол бас нэг нь олон түмнээс ирж байгаа нь хураамжийн мөнгө юм. Тэгэхээр хураамжийн мөнгөн дээрс одоо асуудал гарч эхэлж байна. Олон нийтийн телевизд өгдөг хураамжаа болиулах энэ чиглэлийн хууль санаачлж байна гэж. Санаачлах хууль олдохгүй байгаа мó? Хийх ажил олдохгүй байна уу? Ер нь тэгээд энэ хүмүүсийн нэг айлын өгч байгаа сард өгч байгаа 1100 төгрөг хэний амьдралд гай болж байна. Бас 1100 төгрөгтэй харьцуулах юм бол хэдий хэмжээний мэдээлэл соён гэгэрэлэх юмуд авч байна. Гээд ярих юм бол энэ шал өөр юм болно л доо. Тэгэхээр жишээ нь ярий. Би бүр маш их одоо энгийн жишээн дээр Тэнгис Соёмб кино үзүүлэх хүн хэдээр үздэг вэ? Нэг удаагийн киног магадгүй тэр хүмүүс орон гэрнийхээ нөхцөл байдал, телевизээр зурагтныхаа байдлаас болоод өөрөөр төвшөнд үздэг байхыг үгүйсэхгүй. Тэгэхдээ Тэнгис кино театрт нэг кино үзэхэд 8-9 сая төгрөг байгаа. А манайх бол 1100 төгрөгөөр сард 50 кино үзүүлж байгаа. Жишээ. За манайх 11, 13, 15, 18 цагийн хүрд үдшийн мэдээгээд өдөр 6 мэдээллийн хөтөлбөр явуулж байгаа. Энийг 30-аар үржих юм бол 180 мэдээллийн хөтөлбөр. Тийм ээ? Энэ 1100 төгрөгтэй багтаж байгаа. Би их харьцангуй юмыг одоо үнэлж хэлж шүү. За тэгээд дээр нь хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Одоо жишээ нь манай цагийн хүрдэл байгаа шүү дээ. Дохионы хэлтэй. Чих муутай хүн эрхтэй шүү дээ. Юм үзэх сонсох мэдээлэл авах хэрэгтэй шүү дээ. Нүдгүй хүн юм үзэх хэрэгтэй шүү дээ. Юм сонсох хэрэгтэй шүү дээ. Энэ бүгдийг яагаад байхгүй болох гээд байгаа. Энэ бүгдийг яагаад боомлоод байгаа.
бодлогоор үндэсний цөөхрийг мэдрүүлэг манайхад. Үндэсний цөөхөр энэ бол одоо энэ жил 100 би Баян-Улгийн аймгийн нэлээд хэдэн сумдаар явсан. Туваа иргэдтэй уулзсан. Казах иргэдтэй уулзсан. Урайхан хүмүүстэй уулзсан. Гэхдээ одоо бидний хэлээр юм явуулж байгаад их баярлж байна. Бид чинь бас одоо манай энэ хүүхдүүд зарим залуучууд одоо монгол хэл сураагүй нь бидний алдаа. Тэгэхдээ бидний өөрсдөө туваа айлга дээр одоо нэвтрүүлгийг болж байгаа туйл их баяртай байна гэж. Энэ бол ерөөсөө энэ бидний хуулиар хүлээсэн үүргийн биелүүлж байгаа энэ явдалд одоо тушаа тавих гэсэн. Тэр нь өчүүхэн жижигхэн популизм. Одоо 1100 төгрөгийн хурамжийн чөлөөлөл өгөөд тэр олон хүн таалагдах юм бол сайн ойлгохгүй л байгаа. Нөгөө талд улс орны аюулгүй байдал гэж та нүгэндээ л дээ. Нөгөө талд гадаад сурчлагын их том бодлогыг би Монголын радиогийн 5 хилдээ цэцэгддэг энэ Монголын дуу хоолой гэдэг энэ радио гэж ойлгодог. Ер нь өөр ийм гадаад сурчлагын бодлого төрд байдаг юм уу гэж асуумад нөгөө талдаа. Бид нэг юм шиг. Бид бол энэ одоо төрийн энэ үүргээс бид томоохон хэсгийг өөрч байгаа нь бол үнэн. Гэхдээ Монцом агентлагаас үгүйсгэж болохгүй л дээ. Дээр нь одоо бид бол маш их гоё одоо амбиц гаргаад маш их гоё хүсэл тэмүүлэлтэй явж байгаа. Тэрний юу гэвэл MNB World гэдэг сувг манай MNB-гийн 3 дугаар сувг бий болно. Тэр нь англи хэл дээр явдаг сувг бай. Эхний ээлжинд магадгүй цаашлаад Орос, Хятад, одоо Франц, Япон тийм энэ хэлээр болох байх л да. Хэзээ нэгэн цагт. Эхний ээлжинд бид MNB World гэдэг сувгтай болъё. Тэр ер нь бол Монгол улсын тухай мэдээлэл гадаадын улс оронд болоод ер нь энэ тэнд дандаа л нэг байраад өнгөрсөн. Зуугал дуух яриа гэдэг шүү дээ. Тиймэрхүү юмнаас хүмүүс мэдээлэл авч байна. Эсвэл бүр зоригтой одоо жишээ нь оюутлагыг ингээд үзвэл монголчууд яах нь вэ? Эсвэл тэр чиглэлийн мэдээллүүд гадна талд хүрч байдаг. Тэгэхээр ядаж Монгол улсын төрийнх нь бодлого нь байдаг MNB World гэдэг сувгийг тэр хүмүүс энэгээр нь юу гэж байгаа юм бэ? Монголчууд өөрсдөө юу гэж бодож байгаа юм бэ? Гэдэг албан ёсны мэдээлэлтэй бай гэдэг энэ одоо хүсэл тэмүүлэл маань энэ зорилго нь одоо байхгүй болчихлоо л доо. Тэгвэл яг энэ хэзээ нэгэн цагт нь төрийн түвшээд шийдвэр гаргадаг хүмүүс энийг ойлгох байх. Энэ бол маш чухал юм шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоног төрийн байгуулалтын байнгын орон дээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл, өдөр дахь дээд байгууллага үндэсний зөвлөлийн 7 гишүүний хугацаанд дууссан. Тэр 7-од нөхөж нэр дэвших 7 хүний анкетыг авч дууслаа л да. Бүртгүүлж тийм ээ сонгон шалгаруулахад эхлээд бүртгэл явагдаж дууслаа л да. Гэхдээ энэ бас олон нийтэд төдийл нээлттэй төрийн бас байгууллагуудад төдийл ил бас явж чадсангүй юу дээ л гэж хадлаа л да. Би бол тэгж хаздлаа. Би бас үнэхээр их гайхаж байна. Яагаад гэвэл та нар олон нийтийн байх хэвээр. Та нар одоо ингэ төрийн дуу хоолой болж байна. Та хэд ардын намын дуу хоолой болж байна. Та хэд арч намын засагт үйлчилж байна гэдэг ярьдаг нөгөө хүмүүс маань хаач. Тэр хүмүүс үндэсний зөвлөлөөр дамжуулж тэнд хяналт тавьдаг ёстой юм шүү дээ. Энийг эсвэл одоо тэр төрийн бус байгууллагын олон нийтийн байгууллагын хүмүүс эсвэл олон нийт маань энэ санаа тавьдаг нөгөө олон зарим хашгирдагч хүмүүс ойлгосонгүй юу эсвэл ойлгуулж хүргэсэнгүй юу гэдэг энэ сонирхлыг татж байгаа л да. Ер нь бол 2005 онд энэ бол их зөв зарчмаар явсан гэж би ойлгодог. 2005 онд анх олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдахад үндэсний зөвлөлийн 15 гишүүний асуудал тухай үед яригдсан хамгийн анхны. Тэгэхэд 130 гаруй төрийн бус байгууллага нэгдээд цуглаад төрийн бус байгууллагад нэгдсэн чуулган гэж хийсэн санаж байгаа. Тэндээс 35 2-3 өдөөс ч илүү дагнаа шөнө болтол хуралдаад байсан шүү дээ. Тэгээд тэндээс 35 байгууллага өөрсдийнх нь нэрийг дэвшүүлсэн. Урлаг соёлын чиглэлээр, биеийн тамирын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр, хууль эрх зүйн чиглэлээр, сэтгүүл зүйн чиглэлээр гэх мэт. Тэгэхээр тэнд 35 хүнээс тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч, тухайн үеийн Монгол улсын ерөнхий сайд, тухайн үеийн Монгол улсын их хурал сонголтоо хийж 15 хүнийг нааш томилж явуулсан. Ер нь манай анхны үндэсний зөвлөл яагаад маш сайн ажилласан гэж өдий хүртэл цаашаагдаж яригддаг вэ? Хүмүүсийн жишээ болдог вэ гэвэл ерөөсөө л олон нийт харьцангуй одоо сайн оролцсон учраас хүмүүсийн төлөөлөл нээлттэй оролцсон учраас сайн байсан гэж. Энэ удаа бол хангалттай харамсалтай тийм болсонгүй. Би саяхан хэвлэлээс төрийн байгуулалтын байнгын орон Бакэ даргын ярьслыг харж илээ. Бакэ даргын тайлбар бол энэ бол төрөөс хүмүүс томилж байгаа маа. Төр мөнгө өгч байгаа учраас тэрнийг хардаас хяналт шалгалт хийх томилж байгаа юм гэж хариулсан байна лээ. Тэгэхээр их хурлын
одоо хэрвээ манайх одоо хэн нэг аль нэгэн төрийн байгууллага харьяа гэж үзэх юм бол манайх төрийн байгуулалтын байгаараа харьяа гэж үзнэ л дээ. Тэгэхээр тэрний маань дарга ийм ойлголттой байхаар энэ олон нийт аргачихгүй болоо да. Үнэн дээр бол тэс хөндлөн буруу ойлголттой ярьсан байлээ. Тийм тайлбарыг олон нийт ойлгох юм бол за төрөх хяналтаа тавьдгийн байх шүү гэж нөгөө хараад бас нөгөө зүйл нь хаа байна гэж ойлгохоор хэмжээнд л болсон байна л да. Тийм. Зүгээр за төсөвдөр бол гарцаагүй ингээд улсыг худал шийдвэр гаргаж ямар нэг байдлаар нөлөөлөл тогтох нь бол гарцаагүй төрийн дэмжлэг гэдэг утгаараа бүтцэд нь ингэж бас орж холилдоод тэрний нэр дэвших гэдэг юм уу төрийн бус байгууллагууд олон нийтийн байгууллагууд оролцох ийм зүйлд нь хязгаарлалт тогтооно гэвэл өдөөс төгтөйд байгууллагад бас нөлөөлж ийн л гэж харагдахад л байгаад байгаа юм л та. Олон нийт бол төдийл мэддэггүй бах. За сүүлийн үед гарч байгаа энэ захин мэдээлэл энтер дээр бол нөгөө Наранбаатаас ч л гэж юм л да. За яах вэ? Ерөнхий захидлын үед бол тэгээд янз бүрийн хардлага сэтлэг байдаг баг. Гэхдээ энэ байгууллагын чинь бодлого шийдвэр төсөв хөрөнгө мөнгө зарцуулалтын баталдаг нь оронтой бүтэц бүх юмыг баталдаг нь үндэсний зөвлөл гэдэг тэр олон нийтийн төрийн бус байгууллагууд бас томилогддог 15 хүн байдгийн шүү л гэдгийг одоо тун сайн ойлгох хэрэгтэй юм шүү. Нуугаад авах юм байхгүй. Сүүлийн үеийн одоо олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл анх байгуулагдсанаас хойш одоо 4 дахь бүтц нь явж байна. Артаа цаар солигддог. 3 жилээр солигддог. Нийтдээ бол 6 жилээр томилогддог шүү дээ. Бүгдээрээ мэднэ. 3 жилээр солигдоод үндсэндээ бол 4 дахь үндэсний зөвлөл. Баян сэлгэлт ороод идэг. Тэгэх ёстой. Тий. Тэгэхээр энэ маань сүүлийн үед үндсэндээ бол одоо хүмүүс бүтцийг хараад баг ойлгоно. За энэ бол үндсэндээ бол төрийн томилгоо юм байна шүү дээ гэж. Ямар зорилготой ирдэг нь ойлгомжтой. Хэнийг яах гэж явуулж байгаа нь тодорхой шүү дээ. Үндсэндээ бол төрийн томилгооны байгууллага болцсон гэдгийг байнгын орон дараа нотлоо хэлсэн чинь болоо да баг. Төрөний тэр өнгөрч байгаа энэ 7 хоногт бас гарсан тэр одоо юу гэдгийг сошиал медиагаар гарсан тэр зүйлсд бас тайлбар өгсөн дээр явах гэж бодож байна л тантай уулзсных. Уг нь бол нэг байгууллагын одоо жишээ нэг дарга зэрэг солигдох бол нэг сонирч юм биш юм байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад сонирхолтой байныг бол дахиад нь улс төр. Дахиад энэ нөлөөлөл. Заавал өөрийн төлөөлөлтөй байж үж нөлөөлөлтөй байх гэдэг байна. Тийм биз? Тэр хүмүүсийг уучлаарай гэхээр яахаараа энэ хүмүүс тэгж тавьж сандардаг юм. Яахаараа тэгж янз янзын бичдэг юм. Сүүлдээ одоо яг үүндээ бол бас хэрээс хэтэрч байгаа юмуд байна л да зүгээр. Одоо өөрийн та бүхний ярьж байгаа зүйл уг нь зэдв нь энэ биш шүү дээ. Тэгэхээр ер нь бас нэг ойр зурх юм хэлэхэд нийтдээ бол одоо олон нийтийн болсноос хойш 5 телевизэн захирлаа. Ариунбат, Мөнхбаатар, Оюун дээр, Даваабаяр, Энхтээ гэж. Бас хүмүүсийг тэгж бүтгэж болохгүй л дээ. Бүх захирлуудаа хөөж явуулсан гэж. Ариунбат үгүй хүслээрээ явсан. Мөнхбаатар өөр ажилтай болоо явсан. Одоо шинэ арсан ерөнхий нарийн бичгэн дээр Оюун дэрийг бас хөөдөд явах гэж хэлж болохгүй хаа. Ямар нэгэн томилгоотой, ямар нэгэн зорилготой ирж ихэд тэрийг нь даслан зогсоох гэхээр даслан зогсоодог. Тэгэхээр одоо шинэ нөгөө улс төрийн томилгоотой ардталтай хүмүүс чинь ардталтай хүмүүс айх юм а гэдэг шиг тийм хүмүүсийг хийж байгаа ажил шүү дээ. Тэгээд бас хөтгөлийн шинжтэй юмуд гарсан байлээ. Бүх хүмүүс шүүгдсэн юм шиг тий. Тэгэнгүүт нь бүх хүмүүсийн одоо шүүхээр явсан хэрэгүүд нь одоо яасан гэлээ замхраад алга болсон ч гэх шиг. Үгүй шүү дээ. Сая өнгөрдөг 9 дугаар сард манай телевизэн захирал байсан Даваабаяр улсын дээд шүүхтэр эцээ хүртэл яваад дээд шүүхээс Даваабаярын буруу байна. Наранбаатарын зөв байна гэж гарсан шүү дээ. Энэ ерөөсөө их гайхаад гэхдээ энэ зарлаад байх юм бас биш байхгүй юу? Тий. За та хоёр ярилцах цаг дуусч байна. Гэхдээ надад бол нэг тийм ихтгэл үүдэг. Олон нийтийн телевиз гэдэг зүйл бол нэгдүгээрт энд ажиллаж байгаа хүмүүсийн ихтгэл үнэмшил гэдэг зүйлдээ суудлахаас гадна олон нийт өөрөө энэ олон нийтийн телевизтэй илүү тийм бас оролцож илүү бас юм ихтгэл өгчээж энэ одоо юу гэдгийг биднээс шаарддаг зүйл илүү байттай болох одоо юу гэдэг тийм боломжтой байх гэж боддог. Аль ч улс оронд олон нийтийн телевиз гэж зүйл байдаг. Энийг одоо төсвийн танаад бүтцийг багасгаад алжааны телевиз шиг жижиглээд ингээд хайчиг гэдэг тийм төсвийн бодлого бол байхгүй. Байшингийн хуваагаад нэгийг хэсэг хэсгээр нь телевизүүд түрээслээд өгчиж гэдэг юм уу тий? Байдгүй бах. Харин аль ч улс оронд үндэсний аюулгүй байдлын болоод оюун санааны дархлааг хамгаалахын тулд олон нийтийн телевизтэй төр засгийн төдийгүй олон нийт нь илүү ихтгэл хүлээлгдэг гэдгийг бол гадны туршлагууд харуулдаг л та.
Ер нь бол хонцсон сэтгэлгээтэй хүмүүс бол хонцсон сэтгэлгээтэй байдаг. Бидний нэг үеийн үед харж ирсэн. Би дандаа дарга захирал байгаагүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр хэн ирээд яагаад явсныг бид мэднэ. Энийг ярих бол утга муутай. Ер нь бол. Тэгэхдээ нэг зүйлийг одоо энэ би баталгаатай хэлэхэд олон нийтийн радио телевизийн үйл ажиллагаа бол доголдохгүй. Хэн нэгэн дараагаас томилогдсон хүнээс болонгуут нь ч юм уу те. Хэн нэгэн хүн хамт олонны нэрээр зүртэй хашгирангуут доголддог юм ерөөсөн биш. Энэ төлөвшсөн хамт олон, радиогийн хамт олон, телевизийн хамт олон, ММ-ийн хамт олон, тэр радио телевизийн сувгуудын хамт олон, тийм хамт олон биш. Хамгийн сүүлд би бас манай МНБ-ийн сайт хүртэл боломжийн хэмжээнд төлөвшсөн явж байгаа. Ягаад гэвэл цааш дуглуургаараа одоо тийм уламжилттай учраас манай хамт олон бол асуудал гарахгүй. Үйл ажиллагаа бол хэвээ явна гэдгийг бас энд хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Уран бүтээлчд ажиллаа хийж л байна. Улс төрчид харин солигддог шүү дээ. Шинэ жил болох гээд одоо манайхан үнэхээр завгүй нэвтрүүлгийн хийгцгээ явж байгаа шүү дээ. Манай мэдээллийн хэмжээр аврал төө. За баярлалаа. Таны ажил амжилт.